За сайн санаа бол ингийн мэрэгэн дээр тань зөвхөн тавтамжлаа. За өнөөдөр би өмнөх одоо цуврал тэмцэлхүүдээ тэг өргөжлүүлэе гэж бодож байна. Ингээд дорны 6-аар нөгөө тийм жилүүдийг бичиж байгаа. Одоо энэ морь жилд те 26 онд те ямар жилүүд юу юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэх мэтлэн те одоо жилээр тийм гаргаж байгаа гэсэн. Тэгэд одоо энэ удаа болохоор зэрэг за би шууд бичээд явъя. Таас гарчнаас нас айл хэдийн те харцсан баг. За өхөр жилдээ 1961 оны өхөр 1997 оны өхөр тэгээд хурцлээ дараагийн хан жилдээ хүний 1943 оны хойно 1979 оны хойно 2015 оны хойно дараагийнх нь болохоор луужилттай хүмүүс нь те 1952 оны луу 1988 оны луу. За дараагийнх нь нохочлолтой хүний 1970 оны нохоо 2006 оны нохоо. За энэ жилүүдийн одоо эдгээр онуудад те төрсэн хүмүүс энэ морь жилдээ энэ 26 онд ямар хуу жил байх вэ? Ямар хуу жил гарах вэ? Юун дээр анхаарах вэ гэдгийг яриа гэж бодож энэ бол дорны 6-аар Японы тийм 6 гэхдээ энэ бол Хятад, Монголд маш их дүүцдэг. Ер нь адилхан нэг удаа хахалтай их сурвалждаг гэх юм уу те. За тэгээд эдгээр онод төрсэн хүмүүсийн одоо ямар жил гарч байгаа вэ гэхээр зэрэг ер нь маш одоо аз хэмэр ивэсэн тата. Тийм энэ суё гэдэг байхгүй энэ сугар юм шиг санагдсан надаа. Тийм. Замар зэсэн одоо усан одоо гар гэсэн үг тийм. Тэгэхээр зэрэг маш одоо аз хэмэр одоо ивэсэн тата жил гэсэн үг. За энэ жил та тий одоо ямар хөө байвал зүгээрээ гэх юм бол тий ер нь аль тэдгээр онд төрсэн хүмүүс ингээд юу гэдэм дэ удаан хугацаанд бэлтгэсэн төлөвлөгөө ч юм уу тий одоо эсвэл одоо тасралтгүй хийсэн ямар нэгэн зүтгэлийнхаа үр дүнг одоо үр жимсээ одоо хүртдэг жил гинэ. Та өмнө одоо ямар нэгэн зүйлд аягүй одоо зүтгэл гаргаж ирсэн те чармааж ирсэн бол тэрнийхээ үр дүн үүсгэж шүү. Тэ бас ингээд юу гэдэг тэ одоо төлөвлөж ирсэн төлгөө хийхэд аягүй сайн жил шүү. Тийм ер нь ингээд урд жилийн орхигдуулсан юм ч юм уу эсвэл ямар нэгэн хойшлогч ирсэн юмнуудаа энэ жил ингээ хийгээд тэ одоо тийм нөхөд хийхэд маш тэ одоо тийм боломжийн жил шүү. Тийм одоо нэг өөр хэлэх юм бол одоо хойш тавьсан ямар нэгэн саацсан ажлаа дахин эхлүүлэх айгу тохиромжтой жил байна. Муу одоо ямар нэгэн зүйлийг шинээр зориглоод ингээд хийх юм бол айгу сайн эерэг үр дүнд хүрдэг бас тийм жил. Маш одоо тата одоо дээшээ өсөлт нь одоо ингэж дээшээ явж байгаа жил гэсэн үг. Ер нь ингээд орчлын ертөнц ингэж явд юм байна л да. Нэг тэлээл тэгээ жоохон агшижсэн ахиж тэлээл гэснээр жоохон агшаал ахиж тэлээл ингэж одоо орчлын ертөнц одоо жам гэх юм уу те ингэж явдаг. Тэгэхээр зэрэг одоо таны ингэж урагшаа явж байгаа ийм жил аа. Зарим хүмүүс ихтер одоо ангарын жил мэл дээр болохоор зэрэг ингэ агшчдаг байхгүй жоохон. Тэгээ жоохон тийм одоо хаарч жил ч юм уу таагүй жил нөхөд гардаг. Гэтэл энэ жил та тэр юм айл үржээ нөгөө өмнөх 2 жил ингэ үзээд дуусчаа. Одоо ингээд дээшээ жоохон ингэ тэлж байгаа жил ингээд тий. Энэ жилд орсон байна. Тэгэхээр маш гоё жил гарч ийн гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг тэгээ ажил төрөл дээр сая хэлчлээ өхөн хоорондын харилцаан дээр болохоор зэрэг одоо хувийн тийм тий харилцааны талбар дээр ч гэсэн аваацтай юм байна. Одоо хайр сэтгэлийн хувьд одоо сэтгэлтэй хүндээ сэтгэлээ илэрхийлэх, гэрлэх барих талаар ярилцах, санал тавих гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйл дээр маш таатай жил юм байна. Тий. Ер нь хайр сэтгэл дээр тий айгу таатай жил. Яг магадгүй юу яж магадгүй юм байна. Хайр дурлал дээр нэлийн ихэд хүн гарч иж магадгүй. Тэгээ тэр нь жоохон тийм хөнгөн ч юм уу тий. Тий. Одоо бие махбод ярилцаа хүсдэг ч юм уу. Скол нэг тийм хөнгөн хүмүүс жоохон гарч ирэх гээд байдаг тал байдаг шүү. Энэ дээр жоохон боломжтой байгаа гэсэн байна. Тий. Одоо хувийн одоо тийм
энэ жил магадгүй хайр сэтгэл дээр тэ сэтгэлтэй хүндээ сэтгэлээ илэрхийлэх гэрлэх санал тавихад аюу тийм тохиромжтой үе боловч хайр дурлалын тал дээр жоохон тийм уруу таталт гэх юм уу тийм хөнгөн байдлаар тэ таны сэтгэлээ чинь татах гэсэн тиймэрхүү янз бүр хүмүүс бол гарч ирж магадгүй шүү. Тийм тэрэн дээр болохоор зэрэг тэ төр зүрийн сэтгэлд тэ төр зүрийн сэтгэлийн хөөрөлд автахгүй айгу ухаарлагаар тэ хандах нь аягүй чухал болж магадгүй байна. Тийм нөгөө усан гар гэдэг чинь сугар гаргийн л твэлтэй жил юм байна л да. Тийм болохоор зэрэг хайр сэтгэл болон тэ янз бүрийн гэрлэх бараалгах иймэрхүү зүйлд аягүй сайн гэсэн үг. Окей тэ сайн. За нэг иймэрхүү жил гарах юм байна. Тийм маш гоё аз хэмэр байсан тата жилээ гэж бодож байна. 61 тэ 97 79 хэдгээр оноод тэ тэдэрсэн хүмүүс шүү. За ингээд товчтой хэлэх юм бол тэ энэ жил болохоор зэрэг та өөрийнхөө зүтгэл хөдөлмөрийн үр шимийг хүртээд тэ илүү их шин боломжийг ухаалгаар ашиглах ийм тата жил шүү. Бас нэг юм хэлэх мартчихаж энэ чинь сугарын эвэлтэж жил болохоор зэрэг юу яадаг? Таны дээд удирдлага гэх үү эсвэл ахмад хүмүүсээс айгу танд юу гэдэг дэмжлэг туслалцаа орж ирдэг жил. Таны дарга захирал ч юм уу танд айгу сайн хандах дээд удирдлага ч юм эсвэл ахмад хүмүүсээс тийм туслалцаа юм эсвэл дэмжлэг авахд айгу сайн жил гэсэн үг. Айгу нааштай гэх юм уу өөрөө ч орж ирж магадгүй юмрхүү зүйлүүд. Тийм үү таны ажил үйлс дээр ч юм уу ерөнхий орны харилцаанд ингээ цаанаасаа л юм чинь ингээл туслах хүн гарч ирдэг ч юм уу эсвэл ингээл цаанаасаа л юм чинь ингээл нэхгүй ингээл бүтээл тэгдэг ийм гоё жил орж ирж байгаа юм байна энэ тэмэр жил тийм. За энэ жилээ харчаараа тийм эдгээр жилүүд төрсөн хүн байх юм бол та бас ингээд шеэрлээд хуваалцаад эдгээр хүмүүсийн бичлэгийг үнэхээр таалагдсан бол үзүүлээрэй. Тийм аз хэмэр твэлтэй жил. Сугарын жил юм байна ямарч. За ингээд өндөрлөө үнэхээр гоё жил гарч байгаа юм байна. За үнэхээр таалагдсан бол хүмүүст хэлээрээ, шеэрлээрээ. За ингээд энэ хүртэл үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.